За олон улсын соёл цэцэрлэгт хүрээлэн төслийн санаачлагч нь их улсын эрэлт групп, төслийн хэрэгжүүлэгч нь Туйрайн төвөргөн компани юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа дэмжлэгтэйгээр амжилттай үргэлжлүүлж байна. Тухайлбал Монголын мод үржүүлэх цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо IC парк төсөлтөө хамтран ажиллаж байгаа юм а. Нийслэл хотын хөгжлийн бол томоохон шалгуур нь бол ногоон байгууламжаар бол харагддаг. Тийм болохоор энэ олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдж байгаа арт иргэд, нийслэлийн арт иргэд ногоон орчинд соёлтой эрүүл ийм газар зугаалж амрах ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа нь бол их таашаалтай байна. Энэ олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн байна. Зуны туршид мод тарих соёлд суралцгаая гэдэг ийм уриалга төвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн хавар намрын 10 өдөр ингэж бужигнахаас илүү зуны туршид бид нар хамгийн сайхан сонголттой, хамгийн зөв төлөвлөлттэй тийм газараа зөв модоор тарьж ургуулъя гэдэг ийм соёлд уриалж байгаа буюу зуны туршид энэ экспо талбай дээр маань модлог урамлын тарьцуулгын худалдаа үргэлжлэх юм байна. За энэхүү томоохон төслийн нээлтийн хүрээнд 5 дугаар сарын 13-наас 16-ныг дуустал Ногоон хотын тухай ярилцсан сэдвтэй хилцүүлэг зохион байгуулагдж байна. Уг цуврал хилцүүлэг салбарын төлөөлөл болсон мод үржүүлэгч компаниуд, технологийн шийдлийг эрэлхийлэгч, мод тарих үйлсийн төлөө сайн дурын томоохон бүлэг компанид нэгдлүүд оролцож байгаа юм. Мөн үндэсний хэмжээний модлог ургамлын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 13-наас 22-ныг дуустал төслийн талбайд байршина. Тус үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн мод үржүүлгийн 40 гаруй компаниуд оролцож өөрсдийн тарьж ургуулсан модлог ургамлын тарьц суулгацыг худалдаалж байна. Бид нар өөрсдийнхөө мод үржүүлгийн талбайд тарьж үржүүлсэн хайлаас, уйлаас тэгээд энэ голтвор, өрөл, монс, үхрийн нүд гэх мэт шарфаас зэрэг өөрсдийнхөө мод үржүүлгийн моднуудаар оролцож байгаа энэ үзэсгэлэнд. Нээлтийн үйл ажиллагааны тохиолдолд 5 сарын 12-ноос 22-ны хугацаанд үндэсний хэмжээний модлог ургамлын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдж байгаа. 12-ны өдрөөс ахуулаад энэхүү үзэсгэлэн худалдаа маань эхэлсэн. 22-ны өдөр хүртэл нийтдээ 11 өдрийн хугацаанд бол үргэлжлэхээр ажиллаж байна. 35 га газарт байгуулагдах олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай 90% нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай ах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд хүүхдийн шинжлэх ухаан, танин мэдэх хүн хүрээлэн музей, ботаник цэцэрлэг буюу дөрвөн улирлын шилэн хүлэмж, алсыг харагч, ногоон байгууламжууд, олон улсын соёлын төвүүд, олон төрөлт спортын талбай, спортын төвүүд, алсыг харах өндөрлгүүд, ногоон үзэсгэлэнгийн талбай зэргийг багтаасан. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга байгууламжууд нь ногоон технологиг ашигласан байх тал дээр онцгой анхаарч байна. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч, саарл ус дахин ашиглах технологийн шийдлийг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм а.